Мэдээ үргэлжилж байна. Хүн бүрийн амьдралдаа гаргах хамгийн чухал шийдвэрүүдийн нэг бол мэрэгжил сонголт байдаг. Ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын төгсөлд эхэлж байгаа энэ үед мэрэгжлээ зөв сонгоно. Тэдний ирээдүйн амьдралд шийдвэрлэх нөлөөтэй том алхам болдго юм а. Гэвч бодит байдал дээр эцэг эхчүүдийн 80 орчим хувь нь хүүхдийнхээ мэрэгжил сонголтод нөлөөлдөг бөгөөд энэ нь хожим мэрэгжлээ орхиох, буруу сонголт хийхэд хүргэх гол шалтгаануудын нэг болж байна. Таны хувьд нь ямар мэрэгжилтэй болъё гэж бодож байна? Биологч болно гэж боддог. Таныг цариг харангууд бол нэг юм эмч байрын царайтай болох байгаад байгаа. Тэгэхээр та эмч болсон дээр баха. Та юу гэж бодож? Мэдхгүй. Би эмч болох. Эмч гэхээр нэг тийм миний тийм сонирхлын талаар биш юм шиг санагддаг. За таны хувьд ямар мэрэгжилтэй болъё гэж бодож байгаа? Архитектор. Таны хувьд бол би бас түрүү ярилцж байхдаа за урлагийн хүн болоод их зүгээр юм байна гэж бодсон. Тэгэхээр та урлагийн хүн болсон дээр баха. Ер нь урлагийн хүн болох сонирхол байгаа юу? Баг. За гих мэтчлэн за эцэг эхчүүд болон хүүхдүүдийн хооронд мэрэгжил сонголттой холбоотой асуудлууд яг энэ үед яригдж эхэлдэг. Тэгэхээр бас мэрэгжил сонголт дээр бас эцэг эхчүүд болон сурагчид за яаж хандвал илүү зүгээр юм бэ гэдэг мэдээллийг би та бүхэнд үргэлжлүүл өргөе. Бид мэрэгжлээ сонгож буй залуус зориулан бага насндаа ямар мэрэгжил мөрөөдөж байсныг нь харуулахаар 4 настай алтан баг нь сувд нараас яриа авлаа. Мөн оюутан үеийн сонголт болон насан туршийн хүмүүсийн бодит туршлагыг харьцуулах зорилгоор насныхнаас ч мөн мэрэгжил сонголтын талаар асуулаа. Цаашлаад өөрийн хүссэн мэрэгчлэрээ ажиллах нь амьдралд ямар нөлөө үзүүлдэг талаар өндөр наснуудын төлөөлөөс ч яриа авсан юм а. Багш. За яа багш мэрэгжилтэй болъё гэж бодсон. Хүүхдүүдэд юм заах нь надад гоё санагдсан. Түүх нийгмийн ухааны багш. За энэ мэрэгжилтэй ер нь цаашдаа энэ мэрэгчлэр явна гэдэгт итгэлтэй байна уу? Яг цаа итгэлтэй бол биш. Монгол хэлний багшийн ингээд 20 дугаар курс дамжааны оюутан байгаа. Энэ маань одоо манай монгол хэл уран зохиолын багш маань их нөлөөлсөн. Хүүхдүүд бага насндаа их хвчлэн ерөнхийлөгч болох эсвэл төрийн өндөр албан тушаалтан болох мөрөөдөлтэй байдаг. Харин энэ удаа бид Монгол улсын их хурлын гишүүдээс мэрэгжил сонголтын талаар байр суурийг нь тодрууллаа. Тэдний зүгээс мэрэгжил сонголтод хамгийн түрүүнд өөрийгөө таних сонирхол болон чадраа зөв тодорхойлох нь чухал гэдгийг онцолж байна. Мөн ирээдүйд хиймэл оюун ухаан зэрэг технологийн хөгжил дасан зохицох чадвар бүхий мэрэгжлийг сонгох шаардлагатайг зөвлөж байна. Би өөрөө маркетингийн менежер мэргэжилтэй. Тэгээд анханасаа яг маркетинг менежер болно гэж хүсэж байсан. Би тэгвэл яаж AI-тай хослон ажиллаж AI-г удирддаг байх уу гэдэг дээр нь бас анхаарах хэрэгтэй. Тэгэхээр 2030 оноос хойш бол дэлхийн хөтөлбөрийн зах зээл дээр бол AI-ийн нөлөөлөл маш их өндөр дүнгээр орж ирнэ. Тэгэхээр энийг бас манай шинээр одоо мэргэжлээ сонгох гэж байгаа хүүхдүүд маань маш ихээр бодож бас энэ дэлхийн шилжилт одоо AI технологитой холбоотой дижитал шилжилттэй яаж би оршин амьдрах вэ? Энэ өөрөө нөгөө талдаа бас эрсдэл мэт боловч Монгол улсын хувьд бол энэ бол маш том давуу тал. Ягаад тэгэхээр хүн ам цөөтэй манай улсад бол бүтээмжийг нэмэгдүүлэх суурь нь бол AI байгаа. Тэгэхээр механик ажил хийхдээ биш хамгийн гол нь бүтээц сэтгэлгэн дээр илүү анхаарах шаардлагатай. Өөрөө бодож байгаа шийдээсэй гэж би боддог. Би ч гэсэн өөрийнхөө хүүхдүүдэд бас тэгж зөвлөдөг. Хоёрдугаарт гэвэл би өөрөө хуульч мэрэгчлээ. Тэгээ хуульч нийгмийн ажил бол маш хэцүү хүнд ажил байдаг учраас би одоо өөрийнхөө хүүхдүүдэд өгдөг зөвлөгөөгөө хэлэх гээд байгаа юу гэвэл хуульчийн мэрэгчлийг бити сонгоосэй гэж би бол боддог. Мэргэжил сонголтод эцэг эхийн нөлөө хамгийн их байдаг хүчин зүйлүүдийн нэг гэж үздэг. Судалгаанаас харахад эцэг эхийн хүсэлт нийцүүлэн мэргэжлээ сонгох явдал нь 80 орчим хувьтай байдаг байна. Гэвч эцэг эхийн нөлөөгөөр буруу сонголт хийсэн залуусын тодорхой хэсэг нь төгсөөд тухайн мэргэжлээр ажилдаггүй эсвэл огт өөр чиглэл рүү ордог тохиолдол түгээмэл байдаг байна. За ийм мэрэгжилтэй бол тэгээд нөлөөлдгөө ер нь хүүхдийнхээ мэрэгжил сонголтод нөлөөлдөг. Сувлагч, хоёрын сувлагч болгосон нэгэн цэцэрлэгийн багш. Таны одоо хэлснээр мэрэгжил эзэмсэн хүүхэд ер нь байгаа юу? Одоо багшуул гэдэг байгаа. Манай нэг хүүхэд инженер хийж байна. Эцэст нь бид мэрэгжил сонголтын талаарх дүгнэлтийг өөрийн хүсэл мөрөөдлөө даган эдийн засгч мэрэгчлэрээ насан туршдаа ажилласан өндөр насны дашгад үлдээе. За таны хувьд ер нь хэдэн жил эдийн засгч мэрэгчлэр ажилласан? Би одоо 32 жил ажилласан даа. Тэгэхээр хүүхдүүд яг өөрийнхөө дур сонирхлоороо мэрэгчлээ сонгоод тэрнийгээ төлөө яг ажил болгоод ингэж явах юм бол сургууль амжилттай төгсөн. Тэгээд дараа нь бол ажлын байр бол яг гол одоо үндэсний мэрэгчлүүдээр бол ажлын байр бол хангалттай байна шүү дээ. Ирэх 10 жил хиймэл оюун ухаан, мэдээллийн технологи, эрүүл мэнд, ногоон орчим хүч, өгөгдлийн шинжилгээтэй холбоотой мэрэгжлүүд хамгийн их эрэлттэй байна. Гэхдээ саяын өндөр насны хэлж буйчлан өөрийн хүсэж мөрөөдөж буй мэрэгжил нь хамгийн эрэлттэй байдаг гэдгийг ч ойлгох үзье. Мөн өөрөөсөө би хинбэ, би юу хийж чадах вэ гэдэг асуултыг дахин асууж үзхийг ч зөвлөж байна.